Галхан цэцэг гэдэг. Би өнөөдөр Виктория мужийн талаар бяцхан мэдээлэл бэлдсэн байгаа. Хэрвээ та Виктория муж Мельбурн хотоор аялахыг сонирхож байвал дараах видеонууд танд тус болох байх. Мөн энэ дээр зарим дурдсан одоо тикетнүүдийн үн болон ерөөхдөө тикетний үн ч юм уу те орох мөнгө нь ерөөхдөө дундаж үнүүдийг тавьсан байгаа. Одоо та үзэж байгаа тэмцээн чинь ч юм уу байршлаасаа хамаарат очих байгаа газар чинь ч юм уу бас байршлаасаа хамаарат янз бүрийн үн бас дээшээ доошоо хөдлөх боломжтой гэдгийг сануулсан дээрх. Мөн би онцлсон хэдэн спотууд бас Мельбурн хотод зохиогддог томоохон ивентүүд, тэмцээнүүдийн талаар бас бяцхан мэдээлэл хүргэсэн байгаа. Энэ хэрвээ та аялахаар төлөвлөж байгаа бол бас энэ том ивентүүд болдог сард нь ирээд ивентээ үзэнгээ бас аяллаа төлөвлөж болох юм. Тэр үднээсээ бас ийм мэдээллийг оруулсан байгаа. За ингээд миний видеог үзээрэй. За Виктория мужид нь болохоор Австрали улсын одоо газрын нутгийн хэмжээгээр Австрали улстай хамгийн багадаа ордог муж нь ангилах юм бол 6-д орох нь энэ 6 мужаасаа. За хүн амын төвлөрлийн хувьд болохоор 2-т ордог. Нилээ их төвлөрсөн. За үүнийх нь төв нь Мельбурн хот бол Австрали улсын 2 дахь хамгийн том хотынх нь нэг юм байна. За Мельбурн хотын талаар бахан танилцуулах хийхэд Мельбурн хот нь болохоор хүн амьдрахад бас хамгийн таатай хотуудын нэг байгаа. Энэ нь болохоор за нэг юм судалгаа асууд юм байлээ. Дэлхийн 140 гаруй хотуудыг 140 хотыг сонгож аваад энийгээ 5 категорид хуваагаад үнэлсэн байдаг. Энийгээр болохоор Австрали улсын 3 хот бас энд орсон байт юм билээ. Тэрний хамгийн нэг нь дээгүүр байранд орсон нь болохоор Мельбурн хот. Австрали улсдаа нэгт дэлхийдээ болохоор 2-т нь 5 үзүүлэлт дээрээ болохоор ингээд дүгнэгдээд хүн амьдрахад бас хамгийн таатай хотын нэгээр ингээд шалгарсан байт юм байна. Энэ бас Мельбурн хотод амьдрахад үнэхээр таатай байдаг шүү. За энэ болохоор ингээд хотын маань ерөөхдөө төв талбай гэж хэлж болно. За энэ одоо оройны байдал нь за хотын яг төв хэсгээрээ энэ яара гол нь ингээд урч идэг бас илүү хотыг бас маш гоё чимж өгч идэг юм шиг санагддаг. За барилгууд нь болохоор 1800-аад оны үеийн нэлээ удсан олон жил болсон тийм барилгуудаас байдаг. Гэхдээ яг ингээд үзэсгэлэнтэй хэвээрээ гэж хэлж болно. За бас стрит артууд нэлээ ихтэй хот. Энэс дуртахад болохоор манай Монгол залуу Хос наран гээд Монгол залуугийн бүтээлүүдийг бас Монгол хэв шинжийг харуулсан бүтээлүүдийг эндээс бас харж болно. За бас Мельбурн хоттой нэлээ нас амжилттай яваа одногийн бүсгүй байдаг. Моделийн чиглэлээр ажилладаг. За энэ бүсгүй нас зургийг бас зурсан байт юм байна. За маш олон гарднууд байдаг. Нэг нь хамгийн том гардн Royal Botanic Garden гэдэг байдаг. Энд болохоор нэлээд ховор нандин ургамлууд одоо цэцэг тийм ургамлуудыг бас тайрж ургуулсан гэдгээр онцлог. Энийг бас үзэж сонирхож болно. За энийгээр бас ийм хөрхэн завт. Виктория мужид та аялах гэж байгаа бол би дараах 5 газрыг онцлмоор байна. Бас энэ хүмүүсийн нэлээд очиж сонирхох туфта газруудын. За нэгдүгürt нь Great Ocean Road гэдэг хотын төвөөс 205 км яваад очдог. Байгалийн маш өвөрмөс тогтоо зүрхий газар байгаа. Энэ жил ирэх тусам далайн төрөлгөөрөө ингэж их газраасаа тасарсан чулуу хадууд гэх юм уу. Ийшээ аялвал маш олон туурууд байдаг. 3 өдрийн 2 шөнө 3 өдрийн аяллууд. За мөн ийшээ яваад Airbnb байрлуул багадаа нэг хүний $100 эхлэх жишээний 70 эргээд агаад тийм жоохон үн ханш өндөртэй буудлуудаас Airbnb байрууд байдаг.
Энэ дээр би онцлог спотуудыг бас нэрийн бичээд оруулсан байгаа. Очиж бас сонирхож болно. Мөн доошоо далайн эргэлүүгөө буугаад бас бууж олдог. Энэ бас гоё илүү сонирхолтой юм бэлээ. Мөн нисдэг тэрэгний аяллыг хийж олдог. За хоёр дахь газар нь болохоор Grampians гээд National Park. Хотын төвөөсөө бас 200 гаруй км яваад очино. Энд болохоор хайкийг сонирхолтой хүмүүсээс очивол гоё байх. Энэ дээр бас нэг онцлог нь хүмүүс ихвчлэн ийм позоор зураг их даруулдаг. Энэ зурган дээр бол аягүй гоё гард юм билээ. Манай гэр бүл бас явж исэн. Тэгээ хүүхдүүд явхад нэг тийм хэцүү бол биш юм билээ. За энтэй ойрхон бас хүрхрээнүүд байдаг. Тэрний нэг нь болохоор энэ Mackenzie Falls гэдэг. Энэ хүрхрээ рүүгээ ингээд цаашаа сэлээд очиод бас болд юм билээ. Айгуу гоё. Бас хэд халуун өдөр яг цагдаа нар ирээд усанд орохыг нь бас хоригдолт юм билээ. Тэгэхээр очивол бас цаг агаар хараад очивол зүгээр бах. За дараагийн газар маань болохоор Sovereign Hill гээд Мельбурн хотоос 100 гаруй км яваад очино. Мельбурнаас ингэж хөгжих гол шалтгаанаас энэ алтны уурхайтай холбоотой. Энд бол яг алт олборлдог байсан энэ газар исэн юм билээ. Тэгээд энэ нь болохоор 1850-ад оны үеийн тийм байдлаараа тийм төв гудамжийг нь тогтчулсан. За бүр тэр үеийн хувцсыг өмсөж бас зураг даруулах боломжтой. Тэр 170-85 гэдэг нь бол Мельбурн хотоос авч явдаг нэг өдрийн туур аялал юм билээ. Иймэрхүү хааштай байдаг. За дараагийн газар маань бол Puffing Valley Railway гэдэг Мельбурн хотоос 47 км яваад очдог. Ой модон дундуура одоо ийм задгаа галт ир гэх юм уу одоо уурын галт ирээр ингэж явдаг маш гоё тийм цэнгэг аарыг мэдэрч олно гэх юм байлээ. Тийшээ би очиж үзээгүй. Гэхдээ маш зургийг харахад бол маш гоё санагдаад байгаа. Корона дуусгаар очноо. За дараагийн газар маань Phillip Island. Бас хотын төвөөсөө 150 км орчим яваад очино. Phillip Island ягаад Island гэдэг байгаа учраас болохоор одоо энэ зурган дээр харагч хэлбэр нэг тийм юунаас арай жоохон салцсан. Тэгээд энийгээр бас далаа дээгүүр ингээ хэдэн километр явдаг тийм гүүр бас байд юм бэлээ. Холбогдсон байна. Бас гоё тогтцтой үзэсгэлэнтэй газрууд юм бэлээ. Тэр юун дээр болохоор Phillip Island очивол бас энэ пингвин парадыг нар жаргах үед үздэг. Далайн эргээсээ пингвинүүдэн гараад үүрлүг орж идэм билээ. За бас энд нэг шоколадны үйлдвэр байдаг. Эдний шоколад бол аюу гой амттай байсан. Бид нар бас ийшээ нэг аялж исэн. За энэ дээрээ бас очиод ингээд гарахтаа ингээд тоглоом тоочих юм бол шоколад авдаг. Ингээ миний онцлон 5 газар дуусж байна. За би бас зөвхөн Мельбурн хотод ирж үзэж болох тийм ивент, уралдаан тэмцээнүүдийн талаараас бяцхан мэдээлэл бэлдсэн байгаа. За эхнийх нь болохоор Мельбурн Cup гэдэг морины уралдааны тэмцээн болдог гэх юм уу. Энэ болохоор 11 сарын ихээр ерөөхдөө болдог. За хүмүүс морин дээр бооцоо тавиад тэр нь уралддаг гэж хэлж байна. Нэг манай Монгол наадамтаас жоохон төстэй. Эний бас онцлог нь энэ бүсгүүчүүд маань ийм өвөрмөц малгай тийм гоё өөргөө тэгж бэлдэж ирсэн байдаг. За зөвхөн морины уралдаан болохгүй бас өөр олон тийм сонирхолтой тэмцээнүүд авсална. За энэ нас тийм хамгийн гоё хувцастай чимэглэлтэй хүмүүсийг шалруулж байгаа шүү. За дараагийнх нь болохоор энэ Формула 1 байгаа. 3 сарын ихээрэс болдог. Энэ бас үзэхэд бас яг дэрэгдээс нь үзэхэд урд нь бол дандаа зурагтаар үздэг гэсэн бол одоо дэрэгдээс нь үзэхэд бас илүү гоё юм байлээ. Энэ машинуудыг баг ингээд харж чаддаггүй л өнгөрт юм билээ шүү дээ. 1 секундын дотор хараг зүргээд байгаа юм уу? Айгу хурдан явд юм билээ. Бас энэ яг хотын төвд болдог Альберт парк гэдэг яг тэн дээр зохион байгуулагддаг.
За дараачих нь болохоор энэ Австрали Open теннисний тэмцээн бас Мельбурн хотод болдог. Энэ Royal Arena гэдэг энэ яг энэ тэмцээнд зориулж энэ стадионыг бас барьж исэн юм байлээ. Бас гоё стадион байгаа. Тоглолтууд нэг удаас тоглолт болж исэн юм байлээ. Ингээд өнөөдөр миний бэлдсэн Викторийн мужийн талаарх танилцуулга дуусж байна. Баярлалаа.